За Монголоос гараад яг жил болж байгаа болохоор хэрэглээний гоо сайхны зүйлсүүд манд дууссан байна. Одоохондоо ойрын хэдэн сарда Монгол нэг яваад ирэх юмсан гэж бодоод байгаагаараа болгоод л байж энэ. Миний нүүр бодгочтэй хөөрхий би нэг крем тавиал ингээ хацар өнгөлөгч тавиад сормос наагаад уриалаа будаал болчихдгийг. Хөөрхөн авсархан амардуу тэгээ надтай бол болчихдгийг юм оо. Маргааш нөгөөдөр миний штамны хугацаа дуусч байгаа болохоор би ингээд өглөө эрт босоод нүр амаа бэлдээд Хонконгийн хил рүү явж штамбад аруулах гэж байна. Штамбад аруулж ирээд штамбад аруулах явцдаа та нартай бичлэг хийгээд гуанжууд байдаг хүмүүс Хонконг руу яваад хэрхэн штамбад аруулах уу, хэдэн төгрөгийн зардалтай байдаг вэ гэдгийг харуулъя. Ваа, ус мөс бол арцаад алж байна. Манайд ингээд ойрхон компьютер дээр бурхны дуу яваал байж идэх юм уу? Баян сонсороо сурчихсан. Би тэр таванда нэг юм жигнүр авсан чинь дээр тамдуулсан байсан. Тэгээ буцаагаад солио жижиг авсынуудаа харин сайхан таарад ирсэн байна. Автобусанд суугаад бас аваа хөөрхөн хэдэн цаг явах болохоор гой сул авцумсаа авчигээд айгуу сул өргөө нэг ногоон өмд байдгийн тэрийг өмсөж аваад явна. Халуунд тэгээд амардөө хятад угаасаа хүмүүс нэг тэгж гоё сайхан ганган чамин манах шиг тэгж хувцалдаггүй болохоор амар идэх юм дөө. Өснийхээ очийг нэг л олохгүй л байгаа юм да. Өвөр Монголд Хүүх хотод байхдаа үсээ нэг хятад гчээр тааруулсан чинь энэ буржиг үсийг амар сонин таараа ичсэн. Миний өмнөх балаан дээр нэг их намайг миний дөө бурхан битэр шүтээ, бурхан шүтээд хүмүүс айгүй сүрж ийна гэсэн мэлээ. Энэ бол миний өвгдөөс хэдүү үеэрээ шүтээд одоо ирсэн зүйл. Тэгээд намайг өдөө зэрэгтэй амьдрахад одоо маш их дэм болж байгаа зүйлээ. Тийм болохоор би бол бурханаа шүтсээр байна. Харин Burçio'da işte aranca vatandaşlar işte. Bitti diyor ya. Өглөө чагуулсыг хараад байгаа. Миний шинэ готлыг яг сонирхолтой. Шинэ готлыг нөө тагид хайрхуугийн шинэ готлыг жоохон сонирхооч. Сонирхооч миний шинэ гот. Adidas ориг юу гэсэн мэлээ нэг чаа. Хэлмэн шээ. Adidas-ны халмын шаах. Санаа жоохон гайхаад өгнө зэ. Хятадын нөгөө шаргаалцны уурн барилгууд гэдэг гэхдээ тэдний чи гадна тал нэм гоё ногоон байгууламжтай, гүүх, амрах, зугаалах, салхилах юм гоё талбайнуудтай гадна тал нь аюу гоё штэ манайхыг бодвол. Пиццаны жаваач гоё. Чи харуулахгүй. Чи ясаа дөрөв. Өнөөдөр Окей. нэг явж үзье гэж. Миний ч биднес тусах байна. Тийм байна шүү дээ. Дараач гүйж мөн сурах юм аа. Би тань маш хаана. Машин хайгаад болохгүй. Гэнэ гэж чамс байвал бараараа бүр. Хэцүү байгаа шүү. Гэнэ бүгдийг ханжааж ямар цаваа юм бэ? Гис бүжиг яаж чадна? Ханжаач гэсэн. Наад матагаар шатахгүй яасан ч тийм. Би заваа нүштэй марч чадаа. Сэйдэ жоо. Сэйдэ. Любиш уу? Энэ сойхоч ой гэнэ юм чаа. Гэл мотой юм ааш. Үндсэн зорилгоо мартаа явчихдаг. Сэйдэ жоо. Мэнийг. Сууда юм байж байгаа шүү дээ. Энэ аппликейшнийг ашиглаад хятадын ийм томхон буудлууд дээрээс Хонконг руу ингэж хүмүүс аваад явдаг автобуснууд өдөрт явдаг аахгүй юу? Тэр автобусанд бүртгүүлээд билет аваад эсвэл энэ
буудал дээр нь очиод бүртгүүлээд билетээ авсан ч болно. Тэгээ хүлээж байгаа суугаа явчихдаг шүү. Бид хоёр болохоор Фулшанд байдаг байхгүй юу? Тэгээ яг манай гэрээ хажуудалд энэ Sky хотел дээрээс явдаг юм байлээ. Энэчнээс ирээд билетээ авахар ирлээ. Энэчнээс Хонконгийн яг төвд нь очино гэж бичүүлэх юм бол үнэ нь арай өндөр. Би болохоор шууд Шинжээний их хил дээр очичоод буцаад эргээд ирнэ гэж бичүүлж байгаа болохоор үнэ нь арай хямдхан бичүүлж байгаа байхгүй юу? 120 вон. Яг тэгвэл Хонконгийн хил рүү ороод цаашаага нилээ явж иж бараг нэг цаг гарan 2 цаг явж иж Хонконгийн төвдөө очдог байхгүй юу? Тэгэхээр тэгж явахгүйгээр шууд хил дээрээсээ буцаад тойроод нааш ирнэ гэж байгаа болохоор нэг 120 янаар тасалбараа ирж очих тасалбараа авчиж байгаа гэсэн. Штамбад аруулчаад тэр хавьд нөгөө олигтой идэхэн байхгүй болохоор цүндээ нэг тийм хөөрхөн тулаатай дэлгүүрээс хөөрхөн жижигэн сав баглаа бодолтой юмнууд аваа явуулаа. Хоол идэхгүй мөнгөн тэмнэлттэй тэгээд бас хөөрхөн амны зугаалгад явж хахад айгүй зүгээр байдгийн байна лээ. Би энэ удаа болохоор хоол ичээ. Юм ичээ. За. Мэйнийг хамжихгүй бол одоо би хайчихсан да. Ийм босор хасар. Нөгөөдгийг нь хааш хийсэн? Явахын 1 дугаар, ирэхийг 2 дугаар. За. Ойлголоо. хараа би тэрийг идчихэ. Яг юм нараа đi Abi neden gitmiş? Aferin badağa. Сая далайгаас гаргасан шиг нэ. За болчлоо л доо. Хайртаа ундангаа авч өгнө. Чунжим муу юм аа. Ёо. Яо. Хайраа хонно. Далайгаа ши. Яна. Дайтэт. 태운 들어가. 자, 커피 친추주도 되었다. 대신 서군 문섭롱길 ямар хол юм ч гэж ямар том юм. хараа энэ хажууд харуултаа. Эндэн харуул авсан шүү. Тийм. Биний ха хэмжээгээр авсан юм тий. За чин дээр сууж байгаа автобус дээр явчих чадна уу? Чадна. Манай эндээс өглөө 8 цагаас нэг өдөр 3 цагаас нэг худалдаг байхгүй юу. Тэгээд би болохоор дандаа 3 цагийнхад нь явдгийг. Ингээ яг 3 цагтаа худалж байна. Зарим автобуснууд нь ер нь аль дүүрэн хүнтэй явдаг. Тэгээ миний явж байгаа энэ автобус болохоор ийшээ Хонконг руу явахдаа байнга хөнгөө шахуу явдаг болохоор
би шууд хамгийн хойно очиж суучдгийн. Тэгээл хойно суугаад хажууд хүн суухгүй. Манай толол явж байхдаа айгу амар идэг бичлэг хийвэл бичлэгээ хийчин. Энд нэг өөр хүн хэдэн мотоциклонц нь алуулаа явж байгаа. 4-5 явж байсан баха. Таарсан айгу хөөрхөн байсан. Нэг эмэгтэй нь хамгийн сүүлд нь үлдээд хөөрхөн мотоцикл нь жоохон гимтцсэн юм уу аваараа татцсан. Тэгээл энэ эмэгтэй хамгийн сүүлд нь яваад тассан. Би эх орон руугаа буцахаасаа өмнө энэ мотоциклыг унаад заавал энэ хятадын хурдны зам дээр нь явж үзсэн дээ гэж боддог. За ингээд урагшлах тусмаа л хятадын хөгжил нь илүү гоё болоод ирж байгаа юм да. Өндөр тэнгэр багтсан. Өндөр барилгууд чинь зүгээр маш олноор тэгээ урталт нь өмнөд далай тэнгис байгаа болохоор байнгын ингээд нэг бүрхэг манантай тэгээд хөвчлэн бороо орсон байдалтай байдаг да. Энэ барилга бүр яа гэдэг юм бэ? За манайхаа одоо хараараа энэ нэг фуужин шиг барилга ба штэ энэ гонцгой. Энэ барилгал харагдах юм бол тэгээ 5 минутын дараа та бунаа шинжээний хил дээр ирцэн гэсэн үг шүү. За автобуснасаа буугаад юусоо төөрөх юм байхгүй. Ингээл хүмүүсээ дагаад л орчих нь. Одоо ороод хятадын хэлээр гардаг штамбад аруулаад цаашаа мөн яг 5 юм уу 6 алхаал Хонконгийн хэл рүү ингээд ордог штамбад аруулдаг хэсэг байгаа. Тэн дээр очиод штамбад аруулаад одоо тойрч гарч ирээд хаашаа явахыг би заагаад үгүй за. Түрүү арахта энийгээр ийшээ яваад орсондоо одоо болохоор гарч ирээд шууд ийшээ яваад автобусандаа суун шүү. Штамбад аруулаад гараад ирлээ. Одоо 6 цаг болж байна. Миний буцах автобус 20 цагаас 8 цагаас ахгүй юу? Тийм болохоор 8 цаг 15 минут болтол нэг жоохон юм олж идэв. Би сая нэг тэнтгэд гэдэм харлаа та гэсэн чинь арай ч идэж чадахгүй юм шиг байна. Тэгээд ийшээ нэг бас хэдэн юм байна. Энийгээр нь явж үзье. Идчихээр юм алдах нь үгүй юу? Би чи ихэнхдээ гурилан хүнс иддэг. Тэгэнгүүт энтхийн нөгөө гурилан хүнс нь нэг тийм аягүй сонин байдаг байхгүй юу? Нэг тийм хөөромч баав шиг гэх юм уу нэг аягүй сонио. Би таагаад шинжээний барилгуудыг харуулах уу? Бидний барилгууд нь үнэн тасарсан. Шөнө болохоор эдгээр чинь бүгдээрээ гадна гэрэл мэл насаад бүрэндээ тасгаа очдог хөө. За би түрүү энийг харчаад явсан. Тэгээд зөндөө яваад гэхдээ идэх юм алсангүй. Энийгээ л идээ дөө. Комо чиз гэд нэг юм гурилан юм байсан. Энийг идэж үзэхээс өөр алхтаа ичмээр гоё гурилан юм юус олдох юм уу? Учээсээ янаар нэг ийм авчлаа. Одоо тийш очиж сууж агаад идэж үзье. Энд чинь нөгөө хот нь өөрөө цэвэрхэн болохоор хүмүүс нь зүгээр энд ингээд сууж байгаа. Эцэгчтэй юм билээ. Тэгэхээр тэр хавцаа очиж сууж агаад идэв. Хүмүүс хараад байгаа болохоор жоохон ичээд байна. Энд чинь ингээд хот нь цэвэрхэн болохоор үнэн гоё юм аа. Хаан ч гэсэн хамаагүй суугаад. Хүмүүс нь гоё ингээл битүү сууж идэм байна. Гоё юм аа. За энэ дээр суучих дөө. Энэ дээр сууч.
Би сая стамп даруулж гарч ихдээ яг юунаас авсан мэдэхгүй. Ямар ч байсан нэлээд шалгагдсан. Тэгээд миний стампыг паспортыг цааш нь авч ороод лавлж агаад гарч ирлээ гээд бараг 15-20 минут болж байгаа гарч ирсэн. Тэгээ би энэ удаа нөгөө тойронгуудаа шууд ороод ирсэн. Өмнө нь 20 минут цаана хүлээж агаад орж ирдэг байсан байхгүй юу? Тэгээ шууд ороод ирсэн болохоор тэгсэн юм уу? Айлсвал нөгөө юу бүглэхтөө аппликейшн бүглэхтөө буруу бүглэсэн юм уу? Сайн мэдээгүй ямар ч байсан нэлээд шалгагдсан. Тэгээ би сая энийг авсан. Өөр тийм гоё ичмэр гурлын молцсонгууд тэгээ энийг идчихэдэг. Зайчгүй. Амтнаа айгүй гоё юм байна. Ийм том бэлээ авч идэж үзлээ. Ямар хүмүүс хараад байгаа болохоор жоохон ичээд байна. Энэ бараг хостел ирээд миний хамгийн анхны удаа идэж үзэж байгаа гурлан бэлээ баха. Оо би сая нөгөө ярьж байгаа юм ярьж байгаа мартсан байж тээ. Энд чинь ингээд сэрэ албан байсан байж тээ. За тийм болчихсон. Ваа яар гоо юм. Зараа авахар үзэмтэй мань үзмэн бүр аюу гай амттай маань. 30 сая анч хэд илээ. Манайхаар 40 анч бараг 20 мянган гаруйтай юм аа. Үнээр амттай. Би дараагийн удаа хэл таарахтаа бас дахиад авч иднэ. Би сая бэлуугаа идээд талын идчихлээ. Тэгээд талын хадгалаад аваад явъя гэрлүүгээ. Ойрхон юм чинь арай хүүтэй аваачаа самсуулнаа гэж талын үлдээчлээ. Игч маань юмаа цэвэрлээд завгүй. Тэр удаа би ирэхдээ цаана яг автобусны буудлын үүдэн дээр хүлээж агаад явсан. Энэ удаа энэ дээр сууж байгаа. Тэгээд одоо амьдарч байгаа цаг хорон мөч бүхэнд өөрийгөө гоё хайрлаад, өөрийгөө нандинаад, өөртөө гоё зүйлсийг зориулаад явж байгаа маань үнэхээр гоё байна. Шинжээний барилгууд нь бүр яа игээд байгаа юм бэ? Үнэхээр тасархаа юм аа нэрээ. Гайхамшигтай. Нэг хаттууд ч бүр тасраа явцсан юм биш үү? Дэлхийгээсээ тасарсан юм биш үү? Би өмнө нь гудамжинд ханаад хаалгүй ингээ 3-4 хана юу ч идэж чадахгүй, ханах газар олдохгүй. Тэр үед хүмүүс ингээ подвалд амьдарч эхлэегүй байдаг ус аахгүй юу? Тэгээ засвар хийгээгүй подвалын юм парнууд дээр нь хуцтайгаа унтаад тэрнээс хаашаагаа ч гэсэн машиндаа амьдраад явж байхдаа ч гэсэн надад ийм сайхан амьдрал ирнэ, би ийм сайхан зүйлийг үзнэ гэж юусоо бодож байгаагүй. Зүгээр л ямар ч байсан тухайн үедээ би ингээд энэ бүхнийг давж туулж ээж дүүнэртээ туслах хэвээр тэднийгээ бас сайхан амьдруулах хэвээр л гэж бодож исэн болохоос биш. Бүр ингэж сайхан амьдрна гэж бодоагүй. Энэ аль зүгээр эхлэл нь эндээс илүү сайхан зүйлсийг, эндээс илүү гоё зүйлийг би үзнэ, гоё зүйлсийг туулна. Тэгээд хэрвээ одоо өнөөдөр ингээд амьдралын хэцүүг туулаад одоо өөрийгөө олохгүй, өөрийгөө хайрлаж чадахгүй байгаа одоо хэцүү завж байгаа, зүдэрж байгаа, ер нь ямар ч одоо хэцүү амьдралыг туулж байгаа хүмүүсээс та нар даваад гараарай, зовлонгоо туулаад гараарай. Туулаад гарсны дараа бүр үгээр хэлхийн аргагүй хэрвээ чи давж чадвал чамд үгээр хэлхийн аргагүй ийм гайхамшигтай амьдрал ирдгийм байх шүү. Миний энэ амьдрал бол энэ аль зүгээр л эхлэл нь эндээс хаашаа маш олон гой зүйлүүд одоо надад ирнэ гэдгийг би мэддэг, мэдж байгаа. Одоо жишээ нь чи энийг туулаад гарвал энэ буянг чамд өгөө гэж байгаа юм шиг, энэ жаргалыг чи идлээрэ гэж байгаа юм шиг хүний амьдралд одоо ийм сонголт ирдэг. Би 13 жилийн хугацаанд ингээ гудамжинд ханаад, орцонд ханаад, подвалд ханаад, машиндаа ханаад ингээ явж байхдаа хизээж Гуанчжоу
Шинжэн, Фошан, Ивүү гэд энэ тондом хотуудаар зүгээр л би мөнгө олонгоо ингээд жаргаж явна. Надад ийм гоё боломж ирнэ гэж би ерөөсөө амьдралдаа төсөөлж бодож байгаагүй. 8 хийдэг хүмүүс байдаг. 8 хийгээл зөвхөн мөнгө олохын төлөө бүх зүйлээ зориулаад цаг цавгаа сайхан бүх зүйлээ зориулаад явдаг шүү дээ. Тэгэхээр чи ингээд мөнгө олоод байгаа хэрнээ давхар ингээ өөрөө бүр жаргаад яваад байгаа байхгүй юу? Энэ бүр үнэхээр гайхамшигтай. Би бүр энэ одоо хувь заяандаа энэ их буяншигтай үнэхээр талархаж байна. Тэгээд тэр амьдралын ингээд хамгийн хүндийг туйлаад гарч чадсандаа өөртөө айгу баярлж байна. Одоо тийм хүнд хэсэг туйлж байгаа хүмүүс байвал тэр бүхнийг даваад гараарай. Чи чаднаа. Тэгээд давж гарснаас дараа чамд ийм гайхамшигтай амьдралууд одоо бэлгэнд ирнэ гэж хэлмээр байна. Төвчээртэй байгаарай. Чи аль болох хэдий хэр хэмжээний хүндийг туулсан тэр хэмжээгээрээ чамд эргээд чиний амьдрал тэр ирэх сайн сайхан зүйл гэж байгаа шүү. Тийм болохоор ямар ч хүнд хэцүүг туулж исэн яаж игээд даваад гараарай, дэсээд гараарай. Заавал ингээ сайн сайхандаа хүрээрэй гэж хэлмээр байна. Through the fire and snow, voices of a no in the cold wind blow. Shadows in the night, but the stars still glow. If I fall tonight, let the whole world know. Calling me home where the old gods stand. Би билет авахдаа эрд очих ингээ 2 тасалбар авсан. Энэ болохоор миний буцах тасалбар байна. Энийг ийм хувцастай хүмүүст үзүүлээд автобус нэрсэн үгүйг шалгуулнаа. Тэгээд нэр хилээд өгдгийн ойр ойрхон асууж хаар яг одоо ийшээ суугаарай гэд хэлэн тэгээд тэр үед нь суuna. Яг л цагтаа ирдэг юм да автобус нь. Уг нь арай буцах автобус нь бас дүүрэн хүнтэй явдаг аахгүй юу. Тэгээ энэ удаагийн буцах автобус болохоор нэлийн хүн багтаа явсан. Тэгээд би бас л мөн хамгийн хойно очиж суугаад ер нь суудал бараг шалгадаг юм дөө. Тэгэл хаамаагүй суучдаг юм билээ. Энэ барилгыг хардаа амар сонин машины дугаар шиг ийм том. Энэ барилгууд нэр үнэн гоё юм аа. За тэгээд оройн 10 цагт ирээ буулаа. Өдрийн 3 цагт явсан чинь одоо ингээд гэрлүүгээ явнаа. Хөх хотоос Ирэнлүү хилд тойрохыг бодвол энэ ч урагшаа Хонконг руу очиж хилд тойрох нь хамаагүй хямдхан байсан. 120 яан гэдэг чинь 60-70 мянга штэ. Хойшоо нөх хотоос Ирэнлүү очих чинь бараг 500-600 яан би зарцуулдаг байсан байхгүй. Тэрийг бодвол хамаагүй хямдхан байгаа. Хямдхан хэрнээ энд хэрэглээ. Тэгээд бусад зүйлсүүд нь аль хөх хотыг бодвол нэлээд өндөрөө. Хөх хотод өвөр монголчууд байдаг болохоор монгол гэрээ үйлдвэр тэг ойл энтер гэдэг ер нь бол монголчууд бас хөөрхөн ажил олдоод байдаг. Хэрвээ энэ Гуанчжоу, Хонконг юу эднэрт бол та өөрөө хятад хэлгүүл бол одоо ажил олох, ажил хийх ямарч боломжгүй шүү. Тэрийг бас сайн хараарай. Энэ зүгээр дэлхийн бөмбөрсгийн ингээ хувинцар дээр зургаар ингээ будаад гэрлэн дээр тогтоочихсан юм байлээ. Энийг гой санаавад байгууллагууд гадналдаа хийвэл гоё юм байлээ шүү. Тэгээд энэ яг өдрийн миний энэ чинээс суусан газар скай гээд тэгээ эсрэг талд нь манай байр байна. Энэ манай байр байна. Тэгээд одоо ингээ байр руугаа явлаа. Энэ удаа алхнаа уул нь хайр ирж авдаг байсан. Энэ удаа аваагүй. Маажаа тоглож байгаа. Задах чинь би дуудаачгүй. Манай гэрлөө явхад ийм нэг хөрхөн шөнийн гудам байдгийн тэрийгээр бас ядраагүй болохоор гоё хальт ороод гарсан. Та нарт өөр дэлгэрэнгүй ингээ мэдхийг хүссэн бидмээр байгаа зүйл байвал комент хэсэгт бишүүлтэйгээрээ би та нарт гоё хариулаад өгье за. Ийм хөрхөн морны талаа. Ваа, энэ хатаа хөрхиё. Явж байхдаа нэг ийм хаал идэж үзчихсэн аахгүй айгу хөнгөн хэрнээ амтан нэг айгу гоё. Тэг Гуанчжоу дээр таагаад болохгүйсэн чи сая энэ хаалны газар байсан байна. Тэгээд үдсэн чи амтан бүр яг хэвээр амар гоё амттай. Энэ өргөө төлөв шиг таарсан. Өргөө төлөв шиг бүтэн байгаад л. Би чам за давуу чи надаа ер нь хүдчихийгээд байгаа юм уу? Тийм нэг шүү. Нөөш сайдаа тэн дээр зогсоод төр тар гэж хэлсэн. За ингээ гадуур суугаалж байгаад орой бараг 1-2 цагийн үед гэртээ орж ирээд бид хоёр амарсан. Дараагийн удаа та нартай гоё гэрээ танилцуулсан бичлэг хийнэ. Түр баяртай.